Юу ч битгий оролт. Роберт Шекли. Мас мэдрэгч эхлээд ягаан дараа нь улаан гэрэл цацруулан анивчиж гарлаа. Удирдлагын дэргэд зүрмөглөж байсан ээжи сэрдэс хийв. Тэгснээ хилтэрхийд цөм цохиулсан хөлгийн их биеэс асар чангаар эсгэрэн гарах агаарын дууг давхыг хичээн. "Нэг гариг руу ойртож байна шүү" гэж ориллоо. Ахмад Барнет Эндиверийн их биеинд ээлжит нөхөөсийг гагнангаа толгойд өглөө. Эсгэрэх чимээ мэдэгдэхүйц багассан ч бүрэн арилсангүй. Ер нь хизээч арилж байгаагүй юм л та. Нөгөө гариг нь нэг их томгүй хэмжээтэй хөрөн улаан нарны цаанаас цохиж харагдав. Тас харанхуй орон зай наан бүдэг нохоноор гялалзах түүний гэрлийг хараад мань хоёр сансрын нисгэгч яг адил зүйл бодлоо. Барнет бодолд дарагдсан аясаар "Үн хүрчээр юм болдгоо л байгаа да" гэв. Ээжи буурал суусан хөмсгөө итгэл тээсэн янзтай өргөв. Эндивер хөлөг өмнөд галактикийн замаар нисч байсан болч тэд шинэ гариг олж чадах нь юу л байсан бол. Гэтэл түүгээр холбооны цагдаагийн дэндүү олон хөлөг эргүүл хийдэг. Тэднээс холхон байх тун ноцтой шалтгаан Барнетэд байлаа. Эндивер хэдийгээр худалдааны хөлөг гэгддэгч бүх ачаан гэвэл сейф онгойлгох зориулттай асар хүчтэй хүчил бүхий хідэн лонх 3 ширхэг баг оврын цөмийн бөмбөг. Ирэх баригчид энэ мэтийн бараанд тун таагүй ханддгийн дээр багийн гишүүдийг саран дээрх аллаг, омега дээрх дээрэм, сами дээрх сейф эвдэрсэн хэрэг гих мэт хуучин хэргийн төлөө хариуцлага татах гэж тун хичээж байсан юм. Ядаж байхад цагдаагийн шинэ хөлгүүд нь Эндиверээс илүү хурдан, илүү жолоодлоготой болохоор Эндивер аргагүй ихэнд тойруу замаар явхаас өөр аргагүй болсон нь. Ийхүү тойруу замаар яваа хөлөг ураны асар их баялагтай орд нээгдсэн шинэ Атеныг зорж явлаа. Ээжи багжнуудын заалтыг харснаа. "За та бараг байхгүй шахуу юм байна" гэж ярван хэлв. Барнет хариуд нь толгой дөхөд "Суухгүй байсан ч болох юм байна" гэлээ. Багажны заалт мань хоёрыг гонсойлгож байлаа. Хаач бүртгэгдээгүй тэр гариг дэлхийгээс ч бага бөгөөд хүчил төрөгчтэй агаар мандлыг нэс тооцвол арилжааны ямар ч үн цэнгүй юм. Гинэт хүнд металлын мэдрэгч ам орхон тэр. Ээжи багажны заалтуудыг гялс манс тайлан уншаад "Тэнд нэг юм байна шүү. Их цэвэр металл юм гэж. Яг гадаргуу дээр нь ил байна" гэв. Барнет толгой дохиж хөлөгч газартахаар доошлолоо. Халзан толгой дээрээ ноосон малгай тавьсан Виктор арын хэсгээс гарч ирээд Барнетийн мөрийг давуулан хөлгийн дугуй цонхоор харав. Эндиверийг гаригийн гадаргаас хагас милийн өндөрт тогтон хөвхөд хүнд металлын орд газар гэж бодсон зүйл нь юу болохыг бүгд олж харлаа. Айн цоорхойд сансрын хөлөг зогсож байх нь тэр. Барнет "Ингүүлж харин сонирхолтой шүү" гэж хэлээд ээжи рүү толгой дөхөв. Ээжи ч тун чадварлаг газартлаа. Насаар бол тэтгэвртэй аль хэдийн гарах болчихсон байсан ч түүний нисгэгчийнх нь ур чадварт насны намар огтхон ч нөлөөлсөнгүй. Ээжийг ажилгүй халаасандаа сохорч зоосгүй явж байхад нь Барнет олж аваад өгөөмөр сэтгэлээр ажил санал болгосон юм. Мань ахмад ихээхэн ашиг олж болохоор юмн дээр тун өгөөмөр болж чаддаг хүн байв. Хар гаргийн хөлөг Эндиверээс том, гаднаас харахад цоошин харагдаж байсан ч хийц дээрх таних тэмдэг нь Ахмадыг гайхуулж өрхлөө. Барнет "Өөрөө урд нь ийм харж байсан уу" гэж лавлав. Ээжи ариун их ой санамжаа ухаж эхлэв. "Цефейд хийгдсэнтэй төстэй ч гэслээ тэдний хөлөг илүү шөвгөр байдаг. Гэхдээ бид нилээд холоор тэнэж яваа болохоор манай холбооны хөлөг биш ч байж болох юм." Виктор гайхсан харцаа хөлөгнөөс салгаж чадахгүй ширтэнгээ "Ёстой сайхан амтан байна да. Хідүүлээ ийм нэг юмтай болчих юмсан" гэд чангаар санаа алдав. Гантиг дээр ганц цав гинэт үүсдэгтэй адилаар Барнетийн царайг инээмсэглэл хаг зүслээ. Гинэн ч гэлээ яг оноод хэлчихлээ. "Би ч бас яг тэгж бодож байсан юм" гэж тэр хэлв. "Явж энэ хөлгийн ахмадтай нь уулзцгаая." Виктор гадаш гарахын өмнө хөлдөөгч балестерууд нь цэнэгтэй эсхийг шалгаад авлаа. Гаргийн агаар нь үнэхээр амьсгалахад тохиромжтой байв.
Агаарын температур Фаренгейтийн 72 градус байлаа. Сансрын нисгчид маань сансрын хөлгийн зүг амар мэд мэдсэн дохио явуулсан ч хариу ирэхгүй байсанд пластерууд хантаацсан доороо нуун нүүрэндээ жижүүрийн нэмсэглэл тодруулсаар урагшаалхлаа. Хөлгийг ойроос харахад үнэхээр сүрдмээр. Гялалцсан мөнгөлөг их биеийг нь солируд бараг л гэмтээгээгүй байв. Цахилгааны үүсгүүрүүдэд цэнэглэж байгаа бололтой. Нээлттэй хаалганаас нь нэгэн химийн дүгнэх чимээ дугалдана. Виктор энд амьд амтан байна уу гэж орилов. Дуун хөлөг дотор цуурай татуулсаар цаашлав. Үүсгүүрүүдийн дүнгнэн өвс салхинд сэрчигнэхээс өөр хариуд олдсонгүй. Хаашаа алга болчихдог байна гэж ээжий гахав. Барнет цэвэр агаар амсгалах гээд явсан юм байлгүй дээ. Зочид ирнэ гэж яаж мэдхэвтэй гэж таамаглалаа. Виктор өвсөн дээр сууж Барнет ээжий хоёр хөлгийн юр бусын хийцийг нь сонирхон тойрж үзлээ. Учрыг нь олж дөнгөх нь гэж Барнет асуув. Дөнгөх юм шиг байна гэж ээжий хариулав. Сонгодог загвараар баригдсан ид байна. Автомат удирдлагад бол санаа зовлтгүй. Хүчил төрөгчөөр амьсгалдаг бүх амьтад нэг хэлбэрийн удирдлагын систем ашигладаг. Учир нь олох гэж удахгүй байх гэж найдаж байна. Нэг амьт ирж явнаа гэж Виктор ориллоо. 300 метрийн цаана харагдах ойгоос тэр гихийн тэмдэггүй хачин дүрс гарч ирээд хөлгийг чиглэн хөдөлж эхлэх нь тэр. Ээжи Виктор хоёр ч тэр даруй пластеруудаа гаргаад ирэв. Өндрөөрөө 70, өрөөнөөрөө 30, зузаанаараа 70 см орчим тэгш өнцөг хэлбэртэй хачин амтныг Барнет дурангаар олж харав. Харгагийн амт нь толгой гэхэр зүйл байсангүй. Ахмад урд нь ийм юм юр харж байгаагүй болохоор хөмсгөө зангидав. Барнетэд дурангаа сайн тохируулж харуул нөгөө танихгүй итгээдэд хүнтэй төстэй зүйл огт байсангүй. Урагш хөдөлгөөх 2, игт дэшээ гоцойх 2 гээд осолтгүй л 4 мөчтэй юм шиг байв. Тэгэж өнцөгтийн тэхий дунд нь 2 жижигхэнүүд бас нэг ам гэхээр юм байв. Харин хувцс гэхэр зүйл харь гаргийн амтнд юр алга. Ээжи пластрынхан овоо хараг байрлууланга. Ёстой хачи амтан байна да. Ганцаараа ирсэн байгаасаа л гэж найдахаас гэлээ. Хариуд нь Барнет өөрийн пластераа гаргаж ирэнгээ. Тийм байгаасаа гэж найдаа гэв. Ээжи пластераа онлоод за 180 м гэж хэлснээ Ахмад урд харав. Нэг бол өөрөө цаадахтаа нэрийн хуудасаа өгөх гээд байгаа юм уу? Тэгж давруулахгүй гэж Барнет яозгүй мушилзав. Ойртуулад үзье. Хүлээцний. Харин итгээдэг онилсон чихтэй ээжи толгойд өглөө. Мань Кайлен энэ газрын мухрын гараг дээр мобагчуудын асар өндөр үнэлдэг Ирол нэртэй чулуулгаас ганц 2 тонн ч болов олж авах горилготой ирсэн билээ. Гэвч азан тараагүй болохоор ашиглахаар авчирсан тетнитийн бөмбөг нь Кэрлийн самартай халаасанд нь тэр чигээрээ хөвтөж байлаа. Тэгэхээр Иролийн оронд Мабог руу ямар ч хэрэггүй хөндрүүлэгч хогч ирж очихоос өөр арга алга. Дараагийн гараг дээр аз таарч юуны магад гэж бодсоор Кайл нь ойгоос гарч явлаа. Гэтэл түүний хөлгөөс холгойхын хачин жигтэй хийц бүхий сансрын хөлөг зогсож байгааг хараад зогт тусч өрхөв. Хөлгийнх нь нээлттэй хаалганы дэргэд зогсож байгаа ухамсартай амьтдаа ийм хол газрын мухарт таарн чинээ мань Кайл нь төсөөлж байсангүй. Үл үзэгдэх амьтдад Мабогчуудтай төстэй гэхэр зүйл бараг л байсангүй. Үнэн дээр бол Мабогийн холбооны нэг гариг дээр эд нартай төстэй амьтад байдаг ч гэлээ. Тэд сансрын хөлгөө огт өөрөөр барьдаг. Дам яриагаар бол галактикийн хязгаарт байдаг гэгддэг агуу их соёл иргэншлийн төлөөлөгчтэй таарсан байж магадгүй юм. Ийм их аз таарсанд баярлсан Кайл нь тэдний өмнөөс яран ортлоо. Гэвч харийнхан яагаад ч юм бэ байрнаас огт хөдөлсөнгүүн дээр өөрийг нь анзаарсан илтгэйтэл мэдчилгээ сонссонгүй. Мань Кайлен эдгээр үл үзэгдэгч бодгалуудтай хил хамаа бушуухан ололцохыг хүсч алгаагаа хурдсгах зур танилцах ёслолыг нэг их битгий удаасаа гэж найдаж байв. Тийм ч найрсаг бус энэ гариг дээр өнгөрүүлсэн ганцхан цаг түүнийг бүр туйлдуулж гүцжээ. Маш их өлсөж байсан төдийгүй шүршүрт яралтай орох ёстой болцоход байлаа. Гинэт хорсгосон нэг тийм хачин хүйтэн зүйл түүний арагш нь хүчтэй түлхэж өрхөв. Энэ гариг түүнд бас ямар гинтийн бэлэг барих гээд байна
гэж бодсоор Кайлын эргэх тойрноо төгшүүртэйгээр харав. Тэгээд цаас жаахан урагшлах гэвүү үгүй юу түүний биед ахин нэгэн зоогдож гадна давхаргыг нь бүхэлд нь хөлдөөж орхилоо. Хэрэг биштэж эхэллээ. Мабогчуудыг амьдралын хамгийн батбэг хэлбэрүүдийн нэг гэж үздэгч тэдэнд ч бас эмзэг газрууд гэж байдаг юм. Кайлан өөрт нь аюул учруулж байгаа их усүрийг хайн эргэн тойрноо харав. Харийнхан түүн рүү буудаж байлаа. Алмарч хоцорсон Кайлан үүнд итгэж ядав. Аллах гэж юу байдгийг тэрээр мэддэг. Мэдэх зүгээр нэг сонссон төдий бус. Харин хөгжилд орой амьтдын төрлийн дунд энэхүү байж боломгүй гаж завхрал гарч байгааг хид удаа айдас давтан харж байсан билээ. Мөн Мабогийн түүхэнд гарч байсан санаатай аллагын бүх түүхийг наригчлан буулгасан сэтгцэн эмээгийн талаарх түүхийг ч уншиж байсан юм. Гэхдээ тэр бүхэн энд өөртөө тохиолдно гэж байж боломгүй юм. Кайлын өөртөө ч итгэхгүй байв. Ээлжид сум биеийг нь оноод ав. Энэ бүхэн зүгээр санагдаж байгаа төдий зүйл гэж өөртөө итгүүлэх гэсэн Кайлын хөдөлсөн ч үгүй. Сансрын хөлөг барих хэмжээнд очисон ухамсартай бодгалууд аллах хийж чаддаг юм гэж үү? Ядаж байхад эднэр түүний хэн болохыг ч мэдэхгүй шүү дээ. Тэгсээр аюулыг гүйцэд ухамсарлсан Кайлын эргэж хараад ойроо хараалгалаа. Танихгүй гурван этгээд гурвал буудаж эхлэхэд хөлдсөн өвс хөлөнд орно чанга дуугаар тажигнан хугарч байв. Кайлны гадуурх давхраг бүрэн хөлдчихөж. Мабогчуудын арьс хасах температурт зохицоогүй болохоор айдас төрүүлсэн хүйтэн багаар бүх дотрыг нь царцааж байгааг Кайлн мэдэрнэ. Ийм юм болж байхад ч Кайлн болж байгаа зүйлийг бодит гэдэгт өөрийгөө итгүүлж чадахгүй лайлаа. Түүнийг модны захад бараг хүрдгийн даваан дээр нуруу нь хөлдөгч хоёрч сум онцгов. Цааш би махбодынхаа дулааныг тогтоон барьж дийлхээ байсан Кайлн хөлдөж цантсан хөрсөн дээр нэвсийн унаа тухайн алтав. Ээж Бластера хойнд нь хийнгээ. Муу тэнэг гэж бовтнов. Гэхдээ ёстой гайхмаар тэсвэртэй юм гэж Барнет хэллээ. Хүчил төрөгчөөр амьсгалдаг нэг ч амтан үүний ард гарч дийлэхгүй дээ гिचгээд манер Бластера харснаа сансрын хөлгийн мөнгөлөг хуйгийг алгадан хідүүлээ энэ хөлгийг Эндивер 2 гэж нэрлэнэ гэлээ. Ахмад мандтугай гэж Виктор орилов. Наад дууга айд гिचгээд Барнет тэнгэрөөд шүртэв. 4 цагийн дараа бүрэнхий болж эхэллээ. Виктор чи яваад хоол хүнс хүчил төрөгч багжаа Эндивер 2 руу зөө. Нэрэ хуучин амбингийнхаа аккумуляторыг цэнэгүй болгочхоорой. Тэгж байгаад эндээс авч явна. Харин одоо бол харанхуй болохоос өмнө эндээс арилах нь хамгийн чухал. Виктор тушаал биелүүлэхээр хараалгаж Барнет ээж 2 хар гаргийн амтны хөлөг рүү орлоо. Эндивер 2-ын сүүлний хэсэгт үүсгүүрүүд, хөдөлгөөрүүд, эрчим хүчний хувиргагчид, төрөлхтний сав байрлаж байв. Хөлгийн бараг тэн хагасыг эзэлсэн дараагийн хэсэг болохоор 5 см-аас эхлээд 40 см хүртэл том 9 шидийн өнгөтэй хачин самраар дүүргээстэй байлаа. Энэ хэсгийг залгаад хошууны 2 хэсэг байрлаж байв. Эхнийх нь янз нь багийн гишүүдэд зориулсан бололтойч хов хос юм. Ор сандал ширээний орч үгүй. Дан гүлгэр металл шал. Тааз хананд нь ямар зориулттай мэдэгдэхгүй жижиг нөхсгүүд гаргасан харагдана. Хөлгийн хошуунд нь нэг хүн арай ядам багтаж болох нисгчийн хэсэг байрлаж байв. Хяналтын дэлгэцийн өмнөх удирдлагын самбар янз бүрийн багжаар дүрчээ. За энэ бүхэн одоо ингэж биднийг холлоо гэж Барнет хэлв. Сайн судалж учрыг нь олно шүү. Ээж толгойд өгчхөөд удирдлагын самбарын өмнө явган суугаад багжуудыг сонирхож эхэллээ. Виктор нэлээд хэдэн цаг болж байж бүх идэт зүйлээ Эндивер 2 руу зөөж дуусав. Ээж энэ зуур юунд ч гар хүрсэнгүй. Манер багжны хэмжээ, өнгө хэлбэр болон байрлалаар нь ямар зориулттай болохыг нь таах гэж оролдож байлаа. Сэтгэлгээний хэлбэр ойролцоо байлаа ч энэ бол тун амаргүй ажил хэлээ. Наад зах нь хөөрөлтийн туслах системийн даруулыг баруун биш зүүн тийш эргүүлэхэд асдаг байгаа бол ээж бүгдийг нь шинээр сурч тогтоож авах хэрэгтэй болно. Улаан өнгө нь аюулыг заадаг юм болов уу? Хэрв тийм бол энэ улаан товчлоор ослын тормозыг асаадаг байгаа.
Гэтэл улаан өнгөнд температур гэх мэт огтоор зүйл заадаг байж ч магадгүй. Нисгэгчийн хэсэг рүү Барнет шагалаа. Ард нь Виктор сүйтгэнэж харагдав. За, болж гэнэ үү? Ээжээ. Болох юм шиг байна гэж хэлээд нэг тавшлуур дээр хүрв. Энэ дээр дарвал хаалга гарцуудыг хааж түүжих ёстой. Ингэж хэлээд мань нэр тавшлуурыг дарлаа. Виктор Барнет хоёр амьсгаа даран юу болохыг нь хүлээв. Хөлгийн хаалга дуу чимээ гаргалгүй хаагдах тэр. Ээжи сэтгэл хангалуун мушилзаж харагдав. Харин энэ бол агаар өгөх систем гэж мань хүн тунхаглаад жижигхэн арааг түлхэж өрхөв. Таазан дээрх жижигхэн өхнүүдээс шарвтар өнгөтэй утаа цутгаад эхэллээ. Ээжи сандран системд эвдрэл гарчгаж гэв. Виктор ханиалгаж эхлэв. Унтраагач гэж Барнет төрөллөө. Удаа багшран оргилсоор яах ихийн зургуу хошууны хоёр хэсгийг дүүргчихэн тэр. Унтраагач чөтгөр ав гэж. Удирдлагын самбар харагдахгүй байна шүү дээ гэчгээд ээжи гартаа таарсан нэг унтраалга дээр дарж орхив. Тэр даруй үүс хөрөөд ууглан асч удирдлагын самбарт цэнхэр очоор шал руу төрөглөө. Ээжи хойш шидэгдэж Виктор ачааны хэсгийн хаалга руу харайлан очоод хар хүчээрээ балбаж гарав. Барнет хамаг юм дайвалзаад ирэхийг мэдэрсэн ч амаа дарж байгаад удирдлагын самбар руу ухас хийлээ. Виктор гадагш гарах аргаа барсан бололтой шалан дээр суучсан хаалгыг хумсаараа маажиж харагдана. Барнет гараараа тэмтэрч таарсан араа болгоноо ийш тийш нь хөдөлгөж эхлэв. Тэгтэл үүсгүүрийн орилго чимээ гэнэт чимээг олж ахмадын царай руу цэвэр агаар сэвэлзэн үлээхэн тэр. Нулимс цувсан нүдээ арчиж хаад мань ахмад дээш харав. Сохор азаар шар хийний өгөлтийг зогсоож агаарын хавхалгыг онгойлгочихжээ. Шар хий яах ихийн зургийг хөөгдөн арилж нисгэгчийн хэсэг гаргийн үдшийн цэнгийг агаараар дөрөв. Амьсгалахад ч хэлбэр болчихж. Виктор арай хийж хөл дээрээ боссон бол ээжи хүний ормонд ядаж татгана хөдөлсөн ч үгүй. Барнет хөгшин нисгэгчийн дээрээс тонгоосноо нам дугаар хараалыг урсган хиймэл амьсгаа хийж эхлэв. Тэгж ээжигийн зохин жижигнэн хөдлөөд төд удалгүй ухаан орхон тэр. Энэ утаа хаанаас гараад ирвэ гэж Виктор гаслав. Нөгөө тэгш өнцөг төлбөртэй найз маань энэ заваа ямар амьсгалдаг байсан байх нь гэж Барнет таамаглалаа. Ээжи толгоос ихсэрлээ. Тэр чи юу л бол ахмадаа? Гаргийн агаар мандал нь хүчил төрөгчөөр баяжсан байтал цаад чинь ямар ч баггүй байсан. Ямар шиг юм харагдаж байсныг нь санал та гэж Барнет яриаг нь таслав. Тэгээд ч амтан болгоны хүчил төрөгчийг хэрэгцээ адилгүй. Тэгвэл чи баларлаа шүү гэж ээжи бовтнов. Гэнэт сансрын нисгэгчэд бие рүүгээ харц шидэлцэв. Тэрхэн зуурын анир чимээгүйг нэг их чанга биш хятансан зурсан чимээ эвдлээ. Айж цочсон Виктор энэ юу вэ гэж уулга алдаад пластыраа гаргаад ирэв. Чимээгүй гэж Барнет тушаав. Горвол чих тавин сослоо. Нөгөө чимээ дахин гарах нь тэр. Төмрөөр ямар нэг хатуу металл биш зүйл дээр балбаж байгаа мэт санагдана. Дагц дээр хүсн босоод ирэхийг Барнет мэдрэв. Дэлхийн 3 хяналтын дэлгэц рүү ширтэж эхлэв. Жаргаж байгаа нарны бүдэг туяа Эндивернигийн нээлттэй хаалгыг гэрэлтүүлж харагдана. Хятнах чимээ тэндээс гарч ав. Байж боломгүй юм гэж ээжи уулгалдлаа. Манай бластерууд түүнийг алаагүй байна гэж Барнет баргар дугаар үйлбэрийг дуусгав. Энд ч муу шүү гэж ээжи амандаа бовтно. Маш муу. Виктор бластераа барьсан хэвээр зогтосчээ. Ахмадаа гэж манер Барнетэд хандлаа. Би гараад тэгээд нөгөө Барнет толгоос гисрэв. Цаад чинь чамайг 3 алхмал ойртуулахгүй. Үгүй, сайн бодох хэрэгтэй. Наад чинь нэг юм сэдэж байгаа. Виктор ингэхэд хөлөг дээр юу үлдлээ? Аккумуляторд үлдсэн, тийм ээ? Цэнэггүй болчихсон. Холбогч хэлхээс надад би. Сайн байна. Тэгэхээр зөвхөн хүчил. Тэр чи харин амар хүчтэй шүү гэж ээжи ярианд оролцов. Гэхдээ цаад нэг юм чинь яаж ашиглахыг мэддэг гэж бодохгүй л байх шүү. Тийм байх шүү гэж Барнет зөвшөөрөв. Тэгсэн ч гэлээ хідүүлээ эндээс бушуухан арилахгүй болохгүй. Ээжи удирдлагын самбар руу харлаа. Хагас цагийн өмнө бол мань хүн самбарын учрыг олчихсон гэж бодож байсан.
Харин одоо бол ямар ч барьцгүй, магадгүй алжч мэдэх зангал харагдана. Гэхдээ энд ямар ч хорон муу санаа байсангүй. Сансрын хөлхөөр зөвхөн аялаад байдаггүй. Дотор нь бас амьдардаг. Тэгэхээр багажнууд хар гаригийн амьтанд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж хэрэгцээг нь хангадаг байх ёстой. Харин дэлхийнхний хувьд энэ бүхэн эмгэнэлтэйгээр дуусч болзошгүй. Аль гаргаас ирснийг нь мэддэг ч болоосай гэж ээжи санаа алдлаа. Тэгвэл ядаж энэ хөлхөөс өөр ямар гинтийн бэлэг гарч ирэхийг барах залахгүй юу? Гэтэл мань гурав харин итгээд хортой шар хийгээр амьсгалдаг гэдгийг л мэдэж байдаг. Зүгээрээ бүх юм сайхан болно гэж Барнет нэг ч их итгэлгүй хэлв. Хөөрх системийг олоод өөр юу ч оролдож болохгүй шүү. Ээжи багаж төхөөрөмж судлах ажилдаа буцан орж харин Барнет хуучин хөлгийнхөө бүүдэр гадаргыг ширтэн хар гаргийн амьтны бодлыг таах гэж хичээнгээ учир битүүлэг чимээг төгшүүртэйгэр чих тавин чагнаж байлаа. Калин ухаан ороод одоо хүртэл амьд байгаадаа ихэд гайхав. Гэхдээ Мабогийнхан нэг бол шууд өхөн, үгүй бол хизээч өгдөггүй гэсэн үг дэмий нэг гараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тиймч болохоор мань Калин ч үхээгүй байв. Одоохондоо шүү. Калин арай ядан өндийж суугаад мод наллаа. Час улаан наран тэнгэрийн хаяаны цагуур далд ороод эхэлчихсэн. Үхлийн хортой хүчил төрөгчөөр баяцсан агаар мэдэгдэхүйц цэнгэг болоод иржээ. Калин санаа алдаад уушг нь амьдрал тэгч шар хийгээр дүүрэн чихтэй одоо хүртэл ажиллаж байгааг мэдрээд дотор нь ужирлаа. Сая болж өнгөрсөн зүйл ердөө л зүүд юм байжээ гэж Калин бодож эхэлтэл нөгөө танихгүй амьтдын нэг нь хүнд ачаад таг хийтэл үрчгсэн хөлөг рүү орж байгааг гинэт олж харах нь тэр. Хэсэг хугацааны дараа хөлгийн хаалга хагдчихав. Тэгэхээр энэ бүх аимшиг жинхнээсээ болсон болж таарлаа. Хатууч гэлээ үннийг хүлээн зөвшөөрөхөөсөр арга байсангүй. Хоол агаарын хэрэгцээ нэг хурц болсныг Калин мэдэрнэ. Гаднах давхарг нь таг хатаад цуурчихсан болохоор тэжээлийн цэвэрлэгээ заавал хийх шаардлагатай байдаг. Гэтэл өөрт нь цорын ганц улаан кэрлийн самар бас тетнитийн бөмбөгнөөс өөр юу ч алга. Хэрэв самрыг хагалж дөнгөвөл нэлээ удаан аргацаачих байх шүү гэж Калин бодлоо. Хамгийн гол нь яаж хаглах вэ? Өөрийгөө ийм арчаагүй байдалд ороод байгаадаа Калин итгэж ядна. Хөлөг дээр бол автоматар хийгддэг байсан өдөр тутмын ийм энгийн зүйлийг өөрөө яаж хийх талаар анхудаа бодож байгаа нь. Хар гаргийнхан өөрсдийн хөлгөө эзгүй орхисон байгааг мань Калин анзаараад ав. Яагаад гэдг нь чухал биш. Гол нь өглөө болтол агаарт ил байвал өөхөх болохоор тийшээ явах хэрэгтэй. Өөрийнхөө хөлөгнөөс нүд салгалгүй ширтсэн чихтэй харин хөлөг рүү дотор нь муухай орхихыг төвчин удаанаар мүлхэж эхлэв. Хэрэв дайсгансан амьтад харчихвал бүх юм дуусна. Гэвч түүнийг анзаарсангүй. Калин нээлттэй хаалгаар дамжин харин хөлгийн дотогш 9 минут орч чадлаа. Бүрэнхий байсан ч гэлээ хөлөг бүр хуучраад илгэцэн болохыг мань Калин анзаарлаа. Нэмгэн хан нь энд тэмдгүү нөхөөстэй. Харийнхан яагаад хөлгийг нь булааж авсан нь ойлгомжтой болоод ирлээ. Ахаад л дотор нь муухай оргиод эхлэв. Юуны өмнө юм идэх хэрэгтэй гэж бодоод Калин Мабогчуудын үндсэн хүн солох кэрлийн самрыг халааснасаа гаргаж ирлээ. Самар асар их илчлэгтэн дээр 5 см орчим зузаан хуйг шиг бат бөх хальсныхаа ачаар олон жилийн турш мууддаггүй юм. Самраа газар тавьж байгаад Калин хүнд төмөр саваа аваад хар хүчээр дээрээс нь байлгаад авлаа. Гэвч саваа самрын ясан дээр Калины ураманд ядаж орч гаргалгүйгээр чанга гихчин хятнах дуу татуулан буцан ойхон тэр. Калин энэ чимээ өөрийг нь баригдуулж магадгүй гэж айсан боловч аргагүй их өлсөж байсан болохоор бүгдийг мартан самрыг нүдэж эхлэв. 15 минутын дараа туйлтай хүртэл ядарсан Калин үр дүнгээ оролдлогоудаа зогсов. Ганц саваа дундуураа бараг хугарчихсан байхад самар харин бүрэн бүтэн яагаад ч үгүй байв. Мабогчуудын хөлөг дээр заавал байх ёстой стандарт багаж болох хагалагчил кэрлийн самрыг хагалж чадах бөгөөд харамсалтай нь өөр аргыг өнөөдрийг хүртэл хинч зохиогоогүй байдаг. Одоо яадаг юм блэ? Калин төмөр савааг ахин шуурч авсан ч үе мөч нь хөдлөх чадвараа алдаж эхэлж байгаа мэдрэв. Савааг хайчаад бодож эхэллээ. Гадна давхар хөдлөхөд саад болж арьс нь аажмаар хатаж
эвэрлэг хуйг болон ховирч байлаа. Бүрэн хадаж гүйцгээс нь Кайл нь хөдлөх чадвараа алдаад бүтэж өхнө. Барьцаалтан твдэх хүслээ даван байж Кайл нь толгоогоо ажилуулах тушаалыг өртөө өглөө. Хоол яах вэ? Твчиж болно. Арьсаа юуны түрүүнд авах хэрэгтэй. Өөрийн хүлэг дээр бол арьс зөөлрүүлдэг тусгай шингэнтэй шүршүрт орох байсан чи харь гаргийнх нь тийм шингэн байж таарах нь юу л бол. Тэгэхээр гаднах давхаргыг хуулж авах гэсэн ганцхан арга л үлдлээ. Яах вэ? Дараа нь дотор талын нэмзэг арьсыг хатууртал хэд хоног хүлээх хэрэгтэй чи ямар ч байсан хөдлөх чадвартай болохоос хойш дүрч. Кайлан нуулархаа байсан хөлөө хөдлөхөн хувцас солигч хааж эхэлсэн ч тийм хамгийн энгийн төхөөрөмжч харийн хөлөг дээр байхгүй гунигтайгаар мэдэж авлаа. Кайлан ганц хавааг шалан дээрээс авч дэгэ шиг махилгаад арьсныхаа нухчааг гогдон хар хүчээрээ дээш нь угзарч өрхөв. Хадуурсан давхарга дийлцэнгүү. Хэд хэдэн удаа ямар ч үр дүнгүй оролцсны эцэст ямар ч нэмэргүй савааг хөсөр шидэх зур тетнитийн бөмбөгтэй гэдгээ гинт саналаа. Хэрв харийнхны булаан авсан хөлгийн доор тетнитийн бөмбөг сэм байрлуулчих бол хөнгөн дэлбэрэлт хөлөгт ямар ч гэмтэл учруулахгүй. Зүгээр л 10 метрийн өндөрт шидэж өрхнө. Харин харь гаргийнхан үхэн гарцаагүй. Кайлан өөрийгөө ийм юм бодож байгаадаа гинт маш ихээр айлаа. Яаж утгаараа ийм юм бодож олдог байна? Мабогийн ёсонд ямар нэг аллах хийх хориотой шүү дээ. Гэвч дотор хүн нь инкээс өөр аргагүй биш гэж юу? Эдгээр харийнхан бол муу амьтад. Тэднийг устгаснаар чи ертөнцид асар их буян үйлдэхийн сацуу, далминд нь өөртөө ч тус олно. Үүнийг аллах биш, харин бозор мухайг цэвэрлэх арга хэмжээ гэж тооц гэж сэм ятгана. Сэтгэлийн хамаг тэнхигээ дайчлан алавдаж байж Кайл нь тэр талаар бодхоо болов. Үгүй шүү. Арай ядан захирагдах хөлөөч хэрэн байж амийг нь аврах гинтийн зүйл олдож магад гэж найдсаар хөлгийг онгочиж эхэллээ. Байдгаараа атийчсан ээж нисгэгчийн хэсэгт баахан залгагч товчлуурууд дээр арилдаггүй харандагаар ядарсан байртай тэмдэг тавьж харагдана. Манер шүнжиннүүд анигуун дээр уушиг нь хөндөрлөнө. Үүр цайгаад эхэлчихэж энэ дэвэр хоёрын дотор нилээд сэрүүн байсан ч ээж дулаан тохируулагчийг оролдож зүрхэлсэнгүү. Өргөж яваа хайрцагныхаа хүндийн доор дахичихсан Виктор орж ирэв. Ахмад хаан байна гэж ээжээ асуув. Одоо хүрээд ирнэ. Шаардлагатай юм хайхад цагаа дэмий өргөхгүй тулд Барнет шаардлагатай гэсэн бүхнээ хошууны хэсгүүдэд төвлөрүүлэхээр шийджээ. Багийн гишүүдэд зориулсан хэсэг бараг л дүүрчгээд байв. Виктор өргөж явсан хайрцагаа тавих гэж ололгүй эргэн тойрноо харвал хажуугийн хаананд хаалга байгааг олж харлаа. Бариулан дээр нь дарвал хаалга дээш гулган нээгдэж хариугүй жижигхэн хоосон цай гараад ирснийг Виктор юм хадгалахад хамгийн тохиромжтой газар байна гэж бодлоо. Ингээд манер хүн тачаага самрын улаан ясаар дүүрсэн шалан дээр тавьж өрхөв. Тэр даруйд тааз доошилж эхлэх нь тэр. Виктор аимшигтай муухагаар орилоод огцом өндөгтөл толгоогоо тааз мөргөн ухаан алдан унчихав. ээж нисгэгчийн хэсгээс үсрэн гарч ирэхдээ орилох чимээнээр гүйж ирсэн Барнеттэй мөргөлдөж өрхлөө. Ахмад Викторийн хөлнөөс татаж гаргах гэсэн боловч гөлгөр төмөр шалан дээр гулгаадуулж өгсөнгөө. Харин ээж биширмээр сэрэг ухаан гаргаж хайрцгийг өргөн бөксөөр нь босгож тавьснаар гинт доошлсон дээврийг хэсэг зур тогтоочтөнгөө. Энэ зур тэр хоёр Викторийг байдаг хурдаараа чирэн гаргасан агшинд хайрцаг тас няс хийн дугарч хідэн хэсэг болон зад өсрлээ. Тааз харин бяцарчсан болохоор боллоо гэж байгаа айтай чимээгөө дэшилж эхэллээ. Виктор ухаан ороод цогсон газраа илж үзв. Ахмада гэж мань нэр уйлан дугарлаа. Хідүүлээ энэ дэвэр рүүгээ буцвал яасан бэ? Виктор хэлдэг зөв шүү. Ёстой нэг муу шид чингичгсэн хөлөг гэж үнийг л хэлэх байх гэж ээж хэлээд гараас авчив. Та хоёр тэгээд хөлгөөс ийм амархан татгалзаж байгаа хэрэггүй гэж Барнет лавлаа. Ээж ив хавгүй хавчганснаа толгойд өглөө. Тэгээд Барнетаас харц буруулан байж энэ хөлөг ахаад ямар маяг гаргахыг хэн мэдлээ? Хитрхи эрсдэлтэй байна шүү дээ, Ахмада. Эрсдэлтэй байна шүү дээ гэж Барнет түүнийг өгөөдөв. Та хоёр юунаас татгалзах гэж байгаагаа ойлгож байна уу? Дан их биеийг нь зарахад л насаараа идэх хоолтой болно. Тэр хөдөлгүүр бол бүрч дэндүү.
Урд нь та хоёр ийм юм харж байсан уу? Энэ хөлөгч нь бүхэл бүтэн гаригийн дэв төрөмдөд нөгөө талаар нь гаднаа ганц ч зураасгүй гараад ирнэ гэж мэд. Гэвч ээжи бууж өгсөнгөө. Гэхдээ хөлтлүүд шагшин магтаж чаддаггүй болохоор наатагч нь бид хоёр үнэлж чадахгүй байх гэж зөрүүтлэхэд Викторч толгой дохилон дагалдаж харагдав. Гүцээ чалчгаа болж үз гэж Барнет тас хийтэл хэлв. Хөлгийг орхихгүй. Хамгийн гол нь аюулгүй газарт очих хүртлээр юунд ч хүрч болохгүй. Ойлгомжтой юу? Тийм бол ажилд орцгоо. Хариуд нь ээжи өөрийн дураар гинт няцлагч пресс болдог өрөөний талаар сануулга гэсэн боловч Барнетийн ширүүн харцтай тулгараад ам нэхгүй байсан дээр гэдгийг ойлголоо. Чи удирдлагын самбар дээр тэмдэглэгээ хийчихсэн үү гэж Барнет 50 мөнгөөр асуув. Одоо тун жахан үлдсэн байгаа гэж хөгшин нисгэж хариулв. Сайн байна. Илүү дутуу юмд хурц огт болохгүй шүү. Юу ч оролдоогүй цагт бид яахчгүй. Ахмад хөлстэй тухай арчичгаад хан налан хан таацаа тайллаа. Яг тэр агшинд ханантах нүхнээс 2 ган дэгээ өсрөн гарч ирээд Ахмадыг бэлхүүсээр нь баглаад бүсэлчихэн тэр. Барнет хар хүчээрээ өгцөрсөн ч дэгээд илцэнгүү. Тас няс хийх хачин чимээ гарснаа ханнаас нарийнхан төмөр утсан тэмтрүүл гараад ирэв. Тэмтрүүл хийсэн эдийнхэн чандрыг шалгах мэт Барнетийн хантаазыг тэмтэрч үзснээ. Ахмадад бол сэтгэл хангалуун хоолой засах шиг болсноо буцаад хан руу орчихлоо. Ээжи Виктор хоёр амаа ангаасан чихтэй хөш чорхижээ. Энэ нэг юмыг унтраагач гэж Барнет хоолойгоо хятнуулан дуурлаа. Ээжи удирдлагын самбар руу ухас хийв. Яг тэр агшинд 7-8 см урттай хурцгуутайг барьсан ган гар ханнаас гараад ирэхэн дэр Барнет "Үүнийг зайлуулаач" гэж ам твцэн ориллоо. Виктор ам орж нөгөө аимшигт гарыг барьж авах гэтэл нөгөөх нь огцон бултаад мань нэрийг эсрэг талын булан руу чулуудчихав. Дараа нөгөө гар туршлагатай мис засалч шиг эвдүүтэй нарахгүйгээр Барнетийн хантаазын дээрээс нь доош хүртэл зүсчгээд юу ч болоогүй юм шиг хан руу буцаад орчихов. Ээжи гартаа таарсан араа товчлуур болгоныг сандчин дарж түлхэж нааш цааш нь болгож үүсгүүрүүдийг орилуулж чарлуулан хавхлаг сэнснүүдийг нээж хаан хөдөлгүүрийг асаан унтраан гэрлүүдийг анивчулж үтсэн ч Ахмадын олзолсон бүс тавигдсангүй. Нарийнхан төмөр тэмтрүүл ахаад гараад ирэв. Тэгээд Барнетийн цамцанд хүрснээ яахаа шийдэж байгаа аятаа хэсэг зурд зогт туслаа. Доторх хит анги нь төгшүүртэй хуржигнэн. Дараа нь тэмтрүүл цамцанд ахин нэг хурж үзээд ахаад л яхаа мэдэхгүй зогт туслаа. "Би яаж чадахгүй байна" гэж тэндээс ээжи орилов. "Наат чинь автомат ажиллагаатай юм байна." Тэмтрүүл хан руу буцан орж тэр даруйд ган гар гараад ирэв. Виктор том түлхүүрээр эртээ хутга руу хар хүчээр байлгаад авахдаа Барнетийн гавлыг золтойлцаад татчихсангүй. Гэвч хутга хүний урманд дөрөгсөн ч үгүй. Шууд л цамцыг итгэлтэй нарахгүй 2 хэсэг болгож үхтлээ айсан Барнет Ахмадыг бүслэхийн хүртэл нь нүцгэлж орхио талгууллаа. Дараа нь Ахмадын мөөрөх төдий орилох дуунаар тэмтрүүл ахин гарч ирэхэд Викторийн дотор мухаарч ээжи нүдээ тасанлаа. Тэмтрүүл олзны хүний цээжний зөөлөн дулаан арсанд дөнгөж хүрээд сэтгэл хангалуун төргөв. Бүс тэр даруйд тайларч ямар ч тэнхэлгүй болсон Барнет шуудаа шигэлэр шалан дээр гулзаан тарлаа. Хэсэг зуур анир чимээгүй болов. Бүгд ойлгомжтой байсан болохоор үг илүү байлаа. Амьд биеийг мэдэрчгээд тэмтрүүл яагаад зогсныг ойлгох гэж ээжи хичээнэ. Хар гаргийнхан ийм маягаар хувцас сольдог байсан юм болов уу? Үгүй. Хэрв тийм бол энэ солиорл. Гэтэл няцалдаг өрөөч бас солиорл биш гэж үү? Хөгшин нисгэгч болж өнгөрсөн зүйлд сэтгэлийнхээ гүнд баярлаж байлаа. Энэ муу зөрүүд илжиг Барнет сайхан сургамж авлаа да. Одоо ч энэ чөтгөрийн хөлгийг орхиод өөрийнхөө хөлөг рүү яаж буцхаа сэтгэхээс өөр аргагүй болсон. "Юугаа тусаад байгаа юм бэ? Алга хувцлахад туслаатгаач" гэж Ахмад архирав. Виктор хурдан гихчин шин цамцаа авчирч өгөхөд Барнет ханнаас холхон шиг зогсож байгаад хааш яаш өмссөн болов. "Хэдийн хугацааны дараа хөөрч чадах вэ?" гэж тэр ээжигээс асуулаа. "Юу? Дүлэрчсэн юм шиз?" "Үгүй. Гэхдээ сая болсон." "Хэдийд хөөрч чадах вэ?" гэж Ахмад дуугаан өндөрсгөв. "Ойролцоогоор цагийн дараа" гэж ээжи хариулсан болоод үзэн ядаж байгаа нисгэгчийн хэсэг рүү сажиллаа.
Барнет хоолойтой ноосн цамц, дээрээс нь пальто өмсөд ав. Хөлөг дээр хүйтэн байсан болохоор мань нэр үнэхээр их дарчгаж. Кайлен хамаг тэнхээгээ барчгаад хэвтэж байв. Хатсан гадаргыг хуулах гээд хамаг хүчээ шал дэмий зүйлд үрсэн нь тэнх хэрэг болж. Одоо бол чүүч аймал хөдөлж чадчихав. Толгойд нь хар багийнхан дүр зураг гэлэлцэн өнгөрнө. Цайд шиг шүвэр үзүүртэй Мабогийн хадан хиса. Кантона Пегийн авраг том сансрын зогсоол бас жаргаж байгаа хоёр нарыг харан багтан зогсох өөрийнх нь бяцхан Кайлны дүр. Хоёр нарны нэг нь хөх, нөгөөх нь шаранхтай. Гэхдээ хоёулаа яагаад өмнө зүгт жаргадаг юм бол? Ааваас асуух хэрэгтэй юм байна шүү. Кайлан бодлоо үлдэн хөлөө. Удахгүй өглөө болох нь. Мабогийн сансрын нисгэгч ингэж гутамшигтайгаар өгч болохгүй. Тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Ман Кайлан хагас цаг гаруй үйлээ үзэн хайсны эцэст хөлгийн сүүлний хэсэгт латцсан төмөр хайрцагтай таарлаа. Тагийг нь цохиж унагвал завсар нь зөөлөн давуу, үртэс хийж жиргэлсэн тус бүртээ ороолттой том лонхнууд байж байв. Нэг лонхыг гаргаж сонирхлоо. Дээр нь хачин цагаан тэмдэг дүрслэгдсэн байсан нь Кайланд нэг л танил санагдав. Ой тогтоолоод ажлаад танилаа. Тэр бол хүн төрөстэй бод галуудын гавлын яс байв. Мабогийн холбоонд хүн төрөстэй бод галуудын нэг иргэншил ордог бөгөөд ийм гавлын ясны дүүрэмлүүдийг Кайлан мүзээд харж байсан байжээ. Гэхдээ ийм тэмдгийг лонхон дээр зурдаг нь яаж байгаа юм бол? Лонхыг нээн үнэрлэж үзв. Үнэр нь их таатай, яг л сулж гэлээ арьс цэвэрлдэг тижээлийн шингэний үнэртэй төстэй байлаа. Кайлан лонхондхыг дээрээсээ асгачаад юу болохыг нь амьсгал даран хүлээж эхлэв. Арьсаал сэргээчдэг юм болов уу? Бодсноор нь ч болж шингэнч сулавтар цэвэрлэгч мөн болж таарав. Мань Кайлан ахин нэг лонхыг дээрээсээ асгаж байхдаа амь оруулагч уусамлыг гадарга нь хэрхэн шингэн авч байгааг мэдэрч байлаа. Шингэн эвэрлэг хуйганд нь шимэгдэн зөөллөхийг хүлээж Кайлан хэсэг зур дээш харан тайвшран эвтлээ. Удалгүй арьс нь уян хатан чанараа бүрэн сэргээхэд Кайланч ирч хүчин гайхалтай нэмэгдэхийг мэдрэв. Ямар ч байсан тэр амьдрах болно. Эмчилгээний шингэнд орсны дараа Кайлан нислэгийг удирдах хэрэгслүүдийг судлав. Үнэхээр тэнх хэгтжээ. Хөлгийн бусад хэсгүүдийг таталцлын эсрэг үйлчилгээтэй өрөө болгочихж чадаагүй байна шүү дээ. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл тийм хэмжээний шингэн хадгалах сав багтаах зайч бас алга. Зүгээрээ гэж Кайлан бодоод. Ийм зэргийн бэрхшээлийг тэр яаж хийж яагаад л давч чадна. Гэвч хөдөлгүүрийг судлах явцдаа аккумуляторын зайнуудын зайлшгүй хэрэгтэй нэг эд анги байхгүй байгааг анзаарав. Аккумуляторуудыг санаатайгаар ажиллагаагүй болгочихж өөрийн хөлгөө эргүүлж авах гэсэн ганцхан арга л одоо үлдэжтэй. Гэвч яаж вэ? Мабогийн хуйлууд бүх төрлийн аллах үлдэхийг хориглодог. Ямар ч тохиолдолд өөрийн амь насыг аврахын төлөө ч гэсэн тэр мабогчууд амьтны аминд хүрэх эрхгүй байв. Энэ мэрэгэн хуулийн ачаар мабогчууд өдийг хүртэл 3000 жилийн турш дайнгүй амьдарч мабогийн соёл иргэншил хамгийн өндөр дээд хөгжилдөө хүрсэн билээ. Тэгээд одоо яах болж байна? Үхэх үү? Мань Кайлан хөлд орохоо харав. Түүний асгасан шингэн нь шалан дээр маш том нүх гарган цоолоод идчихсэн байгааг хараад ихэд гайхлаа. Өчүүхэн муу сул цэвэрлэгч хүртэл идчихдэг яасан найдваргүй хөлөг вэ дээ. Янз нь хар гаргийнхан чинь маш сул дараа амьтад бололтой. Гетнитийн ганцхан бөмбөг байхад л хангалттай. Тэгээд мабог дээр хинч энэ тухай олж мэдэхгүй. За яасан? Болж гэнэ үү гэж Барнет төвчж ядсан байртаа асуув. Ээж харандаагаар тэмдэглэсэн удирдлагын самбарыг хараад тийм л юм шиг байна гэж хариулв. Сайн байна. Виктор бид хоёр багийн гишүүдийн өрөөнд үлдэнэ. Хамгийн бага хурдтгалтайгаар хөөрөөрэй. Ээж 10 секундын бэлэн байдал зарлаад товчлуур дээр дарахад түүнийг багийн гишүүдийн хэсгээс тусгаарласан хаалга хаагдлаа. Түүнийг ахаад нэг товчлуур дээр дарахад аккумуляторууд ажиллаж эхэллээ. Одоохондоо олж бүх зүйл хэмээн явж байлаа. Тосрохог шингэн шалан дээгүүр нарийнхан жим татуулсаар урсаад гараад ирэв. Ээж түүнийг хараад дамжуулагч нарын нэг нь тос алдаад байгаа юм байна гэж сурсан зангаараа бодцоход бодсон даруйдаа мартаж өрхлөө.
Автомат чиглүүлэгчид шаардлагатай чигийг оруулаад хөдөлгөөрийг асаад л хөлдөнд сони юм хүрэх шиг болохыг мэдрээд харвал өтгөн эвгүй үнэртэй шингэн төөх хэртэй зузаанаар шалыг нь бүхэлд нь дүүргчихсэн байх нь тэр. Тос алдалтын шалтгааныг тогтоох гэж ээж хамгаалтын бүсээ тайллаа. Удалгүй шингэнийг лувшилтаар цацсан гаргаж байгаа дөрөв нөхийг олов. Тэгээд хаалгыг удирддаг товчлуур дээр дарсан ч хаалга нэгцэнгүү. Аль болох сандрахгүй байхыг хичээн манер хаалгыг маш анхааралтай үзв. Хаалга яах аргагүй л онгох ёстой байлаа. Гэвч онгоосонгүй. Ээж удирдлагын самбар руу буцаж очив. Хөлөг рүү орж байхад ямар ч шингэн олж хараагүй. Тэгэхээр буцаж урсдаг хоолой байгаа юм байна. Шингэн гадагшилдаг хоолойг олох үед өмхийн үнэртэй шингэн бэлхүүсээр нь татчихад байв. Ээж арааг нь өөр рүүгээ татхад шингэн дороо алга болчихов. Дараа нь хаалгад нь ч нэгдлээ. Юу болоод байна гэж Барнет асуув. Болсон зүйлийг ээж ярьж өглөө. Тэгвэл ойлгомжтой гэж Барнет тайван хэллээ. Тэгш үнцэгт хэлбэртэй найз маань хөөрөх үеийн хурдтгалыг яаж төвсөрдөг юм бол доо гэж бодоод байсан юм. Бид хөлгийн дотор цаадахыг чинь бүсэлчгэж болох юу ч олоогүй шүү дээ. Тэгэхээр цаадах чинь хөлөг хөөрөхөд бэлэн болох үед эцэгчийн хэсгийг автоматар дүүргдэг тосон дотор хөвж байдаг юм байна. Тийм юм бол хаалга яагаад онгохгүй байсан юм бол? Барнет ойлгомжтой биш байх гэж юу гэж хэлээд жаахан хүүхэд аргадаж байгаа мэт инээмсэглэв. Хөлгийг тэр чигээр нь тосонд хутгах шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд ч санамсаргүй тос алдагдахаас давхар хамгаалж байгаа хэрэг. Тэгвэл бид хөөрч чадахгүй юм байна. Яхараад идэв лээ? Би тосон дотор амьсгалж чаддаггүй. Гэтэл намайг хөдөлгүүр асаамагцал тос дүүрээд ирнэ. Чи тэгвэл буцаж урсгах хоолойг нэгээд буцаж хаалгахгүй тулд тохируулагчийн арааг холбоод уйчдаг байхгүй юу? Тэгэхээр тос дүүрч байгаа хурдаараа буцаж урсах болно. Ээж за тэгвэл үзээд л алтхаас гэж ямар ч баясгалангүй дугаар зөвшөөрлөө. Ахмадын зөвлөгөө үнэхээр зөв болж таарад шингэний төвшин 5 см хэртээгээс хэтэрсэнгүү. Хурдтгалын тохируулагчийг хамгийн бага дээр нь тааруулж байгаад ээж хөрөх төвчлөр дээр дарлаа. Газраас тасран хөөрч яваа хөлгөө Кайл нь гунигтай харцаар үдлээ. Тэр бөмбөг тавьж зөрхөлсөнгөө. Хэдэн зууны турш мөрдөгдөж байгаа хуулийг хэдхэн цагийн дотор зөрчинө гэдэг амаргүй. Гэвч Кайл нь барьцаалтан сандарсангөө. Бууж өгөхгүй болоогүй байна шүү. Эцсийн амьсгал хүртлээр амьдралаас зууралдаж гариг дээр өөр хөлөг нис чирнэ гэсэн саяд ганцхан боломж байсан ч найцаар ахолно. Цэвэрлэх шингэнээс агаар орлуулагчийг хэлбэрхэн хийж болно гэдгийг сая л Кайлн сэтгэв. Ямар ч байсан хэд хоног амьсгалах агаартайгаа болдгсон бол дээр нь нэмээд гэрлийн самраа хагалчих болчих. Муурч унахынхаа өмнө хурдтгалыг 2 дахин багасгаж амжсан байснаа ээж ухаан ороод ойлголоо. Ингэсэн тулдаа л амьд байгаа олж таарав. Гисэн хитгийч хөлгийн шатлалаар бол бараг тэгтээ тэнцүү байгаа хурдтгалыг тэсч давхын аргагүй хэвээр. Ээж хаалгыг нээгээд өөрийнхөө хэсгээс мүлхэн арав. Барнет Виктор хоёрыг бэхэлсэн бүс нь хөөрөх үед зад үсэрч гэж. Виктор дөнгөж ухаан орсон бололтой харин Барнет юу ч үгүй шалж ийсэн хайрцагнууд дотор арай хин гарч харагдана. Юу тэнэг нарган бэ гэж Барнет үгээ зөөж ядан хэлв. Хамгийн бага хурдталтайгаар гэж би хүний хэлээр хэлсэн биз дээ. Би хамгийн багаас 2 дахин бага хурдталтайгаар хөөрсөн гэж ээж хариулв. Өөрөө очиод харахгүй юу? Барнет нисгэгчийн хэсэг рүү ороод удалгүй буцаад ирэв. Хэрэгч биштлээ дээ гэж нөгөө хоёртоо хэлв. Энэ хөлөгч нь манайхаас 3 дахин илүү хурдтгал авахар тооцоологдсон юм байна. Тэр тэнэг гариг нь хитрхи хүндийн хүчтэй болохоор хөөрхийн тулд аимшигтай хурд авах шаардлагатай байдаг бололтой. Ханан дотор нэг юм тас нисгэв. Сэхэ орсон Виктор нэг л дулаан болоод байгаа юм шиг гэж болгоомжтой хэлв. Даралт чи бас нэмэгдээд эхэллээ гэж ээж хэлчихэд удирдлагын самбар руу зүтгэлээ. Барнет Виктор хоёр төгшүр дүүрэн харцаар хөгшин нисгэгчийн араас ширтэн үлдэв. Ээж минчи жуулаас нөөрнийхөө хөлсийг арчин. Би яаж чадахгүй байна. Хөлхийн доторх дулаан даралтыг автоматар тохируулдаг юм байна. Янз нь нислэгийн явцад хэвийн гисэн төвшин хүртэл өөрчлөгддөг бололтой. Тэгвэл яаж хийж байгаад унтраагаач дээ читгэр ав гэж
гэж Барнет хашгирлаа. Эсвэл чи биднийг шарж алах гээ юу? Дулаан тохируулагч тэртээ тэргүү тэг дээрээ байгаа гэж ээжи хариулв. Илүү багасгах ямар ч аргагүй. Тэр муу хараал идсэн харь гаргийн амтны хэвийн дулаан хэд юм бол доо? Ботхоос ч амар гэж ээжи хариулв. Хөлгийг санаанд оромгүй их дулаан даах чадвартай эдэр хийж, бас дэлхийн хөлгүүдээс 10 дахин өндөр даралтыг даах чадвартай юм. Энэ хоёр хөгдлийг харьцуулж байгаад өөрөө бодоод үзтээ. Төмөр шал бараг улаасчгаж, Барнет тэсгэл алтан. Гэхдээ наадвал чинь ер нь унтардаг юм байгаа эцтэй гэж урлалаа. Наадхаа унтраал та гэж Виктор дуу мэдэн чарлав. Би ямар энэ хөлгийг угсраа юу гэж ирээд ээжи өөрийгөө зөвтгөж эхлэв. Би яаж мэдэх юм? Намайг зүгээр байлга гэд ээжи пластараар шүрв. Тэгтэл гинэд толгойд нь мэрэгэн санааг ялсгэж мэн нэр хөдөлгөөрүүдийг унтрааж өрхөв. Ханам дотор тас няс хийх чимээ гарахаа байж хөлгийн доторх хурж эхлэв. Юу болсон бэ гэх дууг сонсвол Виктор шууд тайвширчгаж. Хөдөлгөөр ажиллагаагүй үед дулаан даралт хоёр ундаг юм байна гэж ээжи хариуллаа. Хөдөлгөөр асаагүй цагт бид аюулгүй. Хэсэг зургийн анир чимээгүй Барнет хэвдлээ. За, тэгэхээр хідүүлээ заван юмд орооцолцчтэй, тийм үү? Тэгжээ гэж ээжи батлав. Инерцээрээ урагшлаад байвал хамгийн наад цах нь 3 жил болж байж том гарагт хүрнэ. Тэгвэл одоо яа гэх вэ? Өөрсдийнхөө хөлгөрөөл буцхаас та. Ээжигийн дотор нь онгойсон ч гаднаа мэдгдэлгүйгээр автомат чиг баригчид шин чиг орууллаа. Нөгөө амтэн чинь хөлгийг маань эргүүлж өгөх болов уу гэж Виктор асуув. Мэдээж гэж Барнет итгэлтэй аргагүй хариулв. Өөрийнхөө хөлгийг ямар ч үнээр хамаагүй буцааж авахыг хүсэж байгаа. Тэгэхээр манай хөлгийг орхичил таарна. Тийм л дээ. Гэхдээ цаадах чинь бид автомат удирдлагыг нь эвдэлсэн. Засаг гисээр нэлээд удах үз гэж Барнет хэллээ. Нэг их утах нь юу л бол гэж ээжи бодлоо хэлв. Дараа нь тэртээ тэргөө бидний гүйцэд авна. Тэр жийл бол гэж Барнет бушилзав. Хамгийн гол нь хідүүлээ төрүүлээд хөөрөөд явах хэрэгтэй. Энэ хөлгийн их би хэдий бат бөгч гэлээ 3 цөмийн дэлбэрэлтийг даах нь юу бол? Ээжигийн царайн цонхиж өрхөв. Энэ талаар харин бодоогүй юм байна шүү. Барнет өөдрөх хоолойгоор. Тэгээд хідүүлээ хизээ нэгэн цагт эргэж ирнэ. Энэ хөлгийг хийсэн металл үн хүрхэн гарцаагүй гэж үгээд тусгав. Ээжи хөдөлгөөрийг асаан Эндивер хоёрыг гариг руу эргүүллээ. Автоматууд ажиллаж хөлхийн дулаан яах хийхийн зургуу нэмэгдээд ирлээ. Автомат чиглүүлж шаардлагатай чигт нисч байгаа эсхийг магадлалсны дараагаар ээжи хөдөлгөөрүүдийг унтраахаар хөлөг цаашаа инерцийн хүчээрээ нисч эхлэв. Тэд автоматуудыг эвдэлж амжсангүй. Учир нь газардахын өмнө ээжи хөдөлгөөрүүдийг дахин асаахаас өөр аргагүй болсон болохоор Эндивер хоёрыг газардсны дараа манай гуравт арай хийж гадагш гарах тэнхэл үлдсэн байсан юм. Тэдний хамаг биеийн түлэнхийн цэврүүгээр дүрч гутлынхаа нуул нэвт шатсан байв. Манай гурав ойд нуугдаад хүлээж байлаа. Хэсэг хугацааны дараа харь гаргийн амтэн тэдний хөлгөөс гараад өөрийнх рүүгээ оров. Ороод агшин төдийл удсан байх хаалганууд нь хагдаад авлаа. Барнет "За тэр харав" гэж хэлээд бослоо. Одоо харин яаралтай хөөх хэрэгтэй шүү. Ээжи чи шууд л удирдлагын самбар руу яв. Би аккумуляторуудыг холбоно. Харин Виктор хаалгыг татаж хаана. Урагшаа. Кайлен нөөц савыг нээхэд хөлөг англиун сайхан үнэртэй цэнгэг шар хийгээр түрлээ. Кайлен хэсэг зуур тамшаалан байж амсгаллаа. Дараа нь хамгийн том 3 ширхэг Кэрлийн самрыг сонгож аваад нислэгч, няцалж дуусхийг төвчээртэй хүлээлээ. Цадаж авсныхаа дараа Кайлны бие хавгүй дэрдэд ирэв. Ховц солигчоор чулуу шиг болсон гадна давхаргаа хуулууллаа. Эртээ хутаг дээд талын 2 давхаргыг тун чам байцсаад амьд зөөлөн арсанд нь хөрөлгөө зогсов. Харь гаргийн амтны ухаан самуурсан байх гэж Кайлн бодов. Буцаж ирээд хөлгийг нь буцааж өгснийг өөр юугаар тайлбарлах вүлээ? Ирэх баригчдад энэ гаргийн байршлыг заавал хийж яагаад эндээс авахулж эмчлүүлэх юм шүү. Кайлен аз жаргалтай байлаа. Мабогийн ёс зүйн хуулийг зөрчөөгөө болохоор аргачихгүй. Гэтэл хэрэг хүссэн бол харийн хөлөг дээр гетнитийн бөмбөг тавьчихад хөдөлгөөрийг нь ажиллагаагүй болгочихж чадхал байсан. Гэхдээ тийм хийсэнгөө.
Өөрийнхөө амьд явах нөхцөлийг хангах хідэн энгийн төхөөрөмжл угсарсан төдий. Кайлын төхөөрөмжүүдэд шалгавал бүгд зөв зүгээр. Нийгэмд зүгээрээс хойш Кайлын аккумуляторуудаа асаачхаад нисгэгчийн хэсгийг хүндийн хүчээр эсрэг шингэнээр дүүргэхийг хүлээлээ. Виктор хаалганд хамгийн түрүүнд гүйж хөрсөн даруйдаа буцаад шидэгдэх нь тэр. Барнет гүйцэж ирээд "Юу болсон бэ?" гэв. "Намайг нэг юм цохиод авлаа." Гуруула хөлгийн дотогш болгоомжтой шагаалаа. Тун чамбай холбосон утаснуудыг аккумуляторуудаас ханд хүртэл татсан харагдана. Хэрв Виктор хананд хүрсэн л бол тэр даруйдаа гүйдэлд цохиулан өгөх аж. Үхэл агуулсан хэлхийг холбож орхиод мань 3 дотогш орлоо. Хөлгийн дотор хөл толгой нь мэдэгдэхгүй болжээ. Шал ард дүүрэн хамаагүй шидэлсэн зүйлс хөлөрнө. Тэгэхэд дундуураа гулзайсан ганц саваа булан твтэж харагдав. Энэ бүхний дээр Эндиверийн үжирсэн их биеийг хүчил хид хідэн газар цоо түлчилж. Сүүлний хэсэгт бас нэгэн өргөх тэдний хүлээж байв. Хүнд хаалгыг хэмжээ жижигтэй асаагчтай түүлийн хорон санаа дагаар холбочгож. Ганцхан удаал болгоомжийг хөдлөхөд орох гэж оролцсон хүн гамбир болох байлаа. Сансрын нисгэгчдийн хэнийхэн ч тайлж мэдэхгүй өөр босод төхөөрөмжүүд бас байв. Хідүүлээ энэ бүхнийг засч чадах болов гэж Барнет асуув. Манай бараг бүх багаж Эндивер 2 дээр үлдсэн. Жил хэртэй ноцолдвол зарим нэг юмаа засч чадах ч их бие засварыг даана гэж баттай хэлж чадахгүй юм гэж ээжи хэлээд мөрөө хавчив. Мань 3 гадагш гарлаа. Эндивер 2 тэнгэр өөд цойлон хөрч байв. Барнет хүчил дидэгдсэн хөлгийн их биеийг хараад "Өөдгүй новш юм да" гэд байдгаараа уурлан хараал урсгав. Хар гаргийн амтан ямар хэрэг тарихыг тааж мэдгч хэцүү юм да гэж ээжи гүн гүнзгий дүгнэлт хийв. Хар гаргийн сайн амтан гэвэл хар гаргийн үгсэн амтныг л хийх байх та гэж Виктор хэлв. Эндивер 1 одоо Эндивер 2-тай адил нууцлаг аюултай хөлөг болон хувирч, харин Эндивер 2 аль хэдийн сураггүй болсон байлаа. Төгсөв.